270 хүүхэд амжирсан. Хосууд юу нь юун дээр их алдчих байна. Хүүхдийн тэтгэмж тэтгэрээс аягүй зугатааж таны ээжүүд эхнэр үр хүүхэд чинь л чи дэгдэг үсгээр ингээ шүүмжлээд тах нь бас биш. Тэр чинь давхар нэг эцэг байх эрхээ асуулт юм шиг юм. Гэр бүл болцсон л бол миний эрх бусдын эрхээс цаарлна гэдэг юм бас ухамсарлаж байгаа байхгүй. Илрүүлэлт туршлага буруу зүгийг шүүхгүй. Жаргалын подкаст эпизод 11 одоо бүр 11 дахь дугаараа хийжлээ. За өнөөдрийн зочин маань бас нэлээд нийгэмд ер нь бол за миний бодлоор бол хүн бүр нэг анхаарч үздэг. Гэхдээ манай Монголын нийгэмд маш чухал хөндөгдөг асуудал. Зочноо юу гэсэн эхлээд танилцуулъя. Орхон аймгийн иргэний анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагч Бямц цэцэг маань оролцож байна. За Бямц цэцгийнхаа өөрсөн шалтгаан өнөөдөр Монгол улсууд гэр бүл салалт одоо за миний ойлголтоор бол ер нь бол амьдралын нэг хэв маяг гэд бараг л ийм ойлголттой болчлоо. Заавалчгүй эвлэрүүлэн зуршлаар ор шийдвэрлэх маргаан бол гэр бүл хэрэгцээ маргаан байдаг. Заавалчгүй эвлэрүүлэн зуршлаар ордог. Эвлэрүүлэн зуршлаар ороогүй бол шүүх тэр маргааныг хүлээж авдаггүй нь бол гэр бүлийн хэрэгцээ маргаан. За иргэд хоорондын маргаан хөдөлмөрийн газарчилсан маргааныг бол тухайн хүн шүүхэд хандах уу, эвлэрүүлэн зуршлах хандах уу гэдэг нь сонголт өгдөг. За тэгэхээр би шууд асуугал явчих тийм. Энийг заавалчгүй гэдгийг яагаад тодорхойлсон юм бол? Гэр бүл ерөнхийдөө нэг урьдчилан шийдвэрлэх ажиллагаа гэдэг эвлэрүүлэн зуршлын тухай хуулинд одоо иргэн дэх шүүхийн ажиллагаанд урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдэг бол шүүх хүргэлэг хүлээж авахгүй гэж заасан байдаг. За эвлэрүүлэн зуршлах ажиллагаа гэр бүлд одоо ямар ажиллагаа хийх юм бэ гэхэд нэрнээсээ ойлгомжтой тийм. Эвлэрэх боломж байна уу, байхгүй байна уу? Эвлэрүүлэн зуршлаар урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж ээж шүүх гэж шатруу шийддэг. Өргөдөл дээр хүмүүс ингэж бичсэн байдаг л да. Яста гэр бүлийн хүчирхийлэлд амар хүртөөд 8-д явахд хэцүү байна. За энэ чинь нэрээ юм болоо гэж дуудаад уулзчихъя гэд тухайн хүмүүсийг дуудаад уулзалт гэхэд эсэргээр үйж явах жишээ нь. Тэгэхээр гэр бүлийн уулзалтын тэр бол мэдрэмж, мэдлэгээс илүү мэдрэмж аягүй чухал байдаг. Тэгээд одоо сургууль болгон дээр сэтгэл зүйч ажилтдаг хаад яг хэрэгтэй салбартаа сэтгэл зүйч байдаггүй. Одоо манай шүүх дээр чинь орон тооны сэтгэл зүйч гэж байдаггүй шүү дээ. 2023 оноос өнөөдөр хүртэл нөгөө засаг даргын тамирын газартаа гэр төсөл хэрэгжүүлээд гэр төслөөр сэтгэл зүйч ажилтдаг. Төслийн хүрээнд тэрийг одоо шаардлагатай оронтойгоо нөхөж авч яана л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр танууд одоо ажиллаж байгаа сэтгэл зүйч маань төслийн хүрээнд гэрээгээр маягаар ажиллаж байгаа юм шүү дээ. Гэрээгээр ажилтдаг. Гэр бүл туслах 240 өргөдөл гарч ирсэн байна. Гэтэл сая зүгээр 9 сарын байдлаар би шүүхээр орсон гэр бүлийг ингээ харахад 193 болов 163 гэр бүл туслагдсан байсан. За үүнийг дунджаар ингээд 2 хүүхдээ гэж бодоход чинь 270 хүүхэд амжирсан. Ер нь бол аймагуудтай харьцуулахад Орхон аймгийн хэмжээнд бол гэр бүл туслалт ер нь бол маргааны талаар айгүй өндөр байдаг. Тухайн үед ингээд сэтгэл хөдлөлөөр хандсан бас хүмүүс байгаа шүү дээ. Тийм хүмүүсээс сэтгэл зүйчтэй уулзалч тийм. Одоо шүүхээр буюу эвлэрүүлэн зуршлаар орж ирсэн гэр бүлүүд за ингээд маргааныг ингээд харж байхаар аль байгууллагын салбараас гэр бүл салалт хийх орж ирж байгаа тийм. Тэр байгууллагатай яваад ингээд сайн уу хайтам хосын болцоо зохион байгуулдаг. Тэрийг би харсан. Тэр айгуу гоё. Тэр айгуу бүдүүн гарсан баха тийм ер нь. Тэгээд ингээд иймэрхүү өөрхөн ингээд хөтлөө хийгээд ингээд яхаар тэр үнэхээр нэг сэтгэл хөдлөлөөр яцсан хүмүүс чинь тийм. Нэг нэгэндээ хүлээцтэй болчдөг, нэгээ чагнадаг болсон, нэг дурсамж гоё үлдээгээ явдаг. За үнэхээр одоо ингээд олон жил тустай амьдэрсэн хин амьдрал зохиоцсон хүмүүсийг чи заавал эвлэрээ гэдэг ч бас хэцүү шүү дээ. Энэ дээр юу гэж боддөг вэ? Гэр бүл одоо миний хэлэх гээд байгаа санаа гэр бүл төлөвлөхөөсөө илүү тухайн үеийнхэн сэтгэл хөдлөлөөр хоорондоо нийлээд үр хөвгттэй боллоо ингээд. Тэнгууд дундаас нь бие бинийгаа таньж эхэлдэг те ингээд хүлээн зөвшөөрөхгүй ингээд. Энийг юу гэж боддог вэ? Харин энэ чинь л одоо нөгөө гэр бүлийн салалтын тоо нэмж байгаа байхгүй юу? Ирмийг ямарваа аймгийн сэтгэл хөдлөлөөр шийддэг. Нийлэгтэй сэтгэл хөдлөлөөр эвлэрсэн салхтаа сэтгэл хөдлөлөөр. Яг тийм юм чинь баг ингээд 1000 уулзуулаад ч ерөөсөө бие төлөвтэй. Одоо бусад маргаан ч бол тодорхой байдаг шүү дээ. Гэтэл гэр бүлийн маргаан ч ерөөсөө нэг гэр бүл төр нэг л өөр ингээд шалтгаан шалтгаанууд яваад байдаг тийм үү?
тэр гэр бүлд аригтлалт байна уу? Гэр бүлээс гадуур харилцаа байна уу? Эсвэл нөгөө нэг тутмаг одоо эд хөрөнгийн тий сонирхолтой байна уу? Ажил амьдрал одоо нөгөө мэрэгжил тий ийм юмнуудаас ингээд гэр бүл болгоны цаанд шалтгаан нь өөрөг. Гэр бүл болцсон л нөгөө миний эрх бусдын эрхээр хязгаарлана гэдэг юмыг бас ухамсарлаж байгаа байхгүй. Яг хамтын хариуцлага гэж байх хэрэгтэй шүү дээ. Нэг талаас асуулгах нөхцөлийг бүрдүүлэхгүй байх хэрэгтэй л та тийм. Тодорхой ажил бол ажил. За энэ мэдээж найз нөхдөд гаргаж орох тохиолдол байна. Гэхдээ одоо тэр нь тодорхойч юм одоо юу гэх юм. За би тэдэн цагт яваад ирье гэвэл тэр цагтаа орчдөг бол эхнэр залгаад уурлаад байхгүй шүү дээ тийм ээ. Тэгэхээр ер нь жоохон эхнэр нөхрүүд бие биедээ хүнд итгэлтэй. Нэгийг гээд ойлгоо явуучвал тэнэг хүн биш л болол тэгэл үйдсэн биш салга өргөлөхгүй би инглээ шүү би ингэ зовоод байна шүү гэл ингээд яахгүй ер нь бол шүүхт ирж байгаа гэр бүл чинь нэг удаагийнх биш байдаг шүү дээ. Төвчж за ерөөсө болохгүй юм байна. Тэгээ ингээ ярилцаа суухаар нэг удаагийнх биш байхгүй юу. 5 жилийн 10 жилийн ард би ерөөсөө одоо л ойлгож байна шүү дээ. Энэ хүнийг би итгэсэн хүлээсэн хэврээл байгаа юм байна. Илрүүл туршлагад бол буруу зүгийг шүүхгүй. Аль алинд нь л 50-50% байдаг. Аль аль нь шалтгаантай шүү дээ. Шалтгаантай байдаг. Түүнээс одоо эвлэрэх боломж нь юу вэ? Болохгүй байгаа нь юу байгаа юм? Ийм дээр л тулгуурлаж тэрийг л ухаж өгөөл тэгээд хоёр хостой эхнэрээсээ юу хүсэж байгаа нөхрөөсөө юу хүсэж байгаа энийг хүсэж байгаа хүсэлтийг биелүүлэхэд ямар хүндрэл байгаа даа тийм иймэрхүү маркер л уулзалт хийдэг. Үнэхээр ингэ болохгүй юм бол та эргээд хүүхдтэйгээ эргээд хэдэн жилийн дараа уулзах нүртэйгээр л гоё эвтээс алчих хэрэгтэй байхгүй. Үнэхээр тийм соёл байх хэрэгтэй байхгүй. Тэгвэл нэг бүр тэр чин давхар нэг эцэг байх эрхээ асуулт юм шиг юм зарим тохиолдлууд байдаг шүү дээ. Тийм тохиолдлууд гэдэг гардаг бах те нэг уулзах ирэхгүй байдаг юм одоо юу? Уулзах ирэхгүй одоо эрхийн нас нэгдэж өөр юм байхгүй. Яг хөө зүгээр манай эрчүүд бас нөгөө юу вэ л да. Хүүхдийн тэтгэмжтгээрээс аягүй цугтааж. Таны 25 жил яг энэ салбарт те сүүлийн 11 оноос хойш 14 жил одоо гэр бүл эвлэрүүлэн зуучлах гэдэг юм зорилготой ажиллалаа. За энэ дундаас харагдах тохсууд юу нь юун дээр их алдчих байна. Хамгийн их харамсаад байгаа энийгээ засчуулуулна гэх. Түрүүн яг ярьлаа л та бие бинийгаа хүлээн зөвшөөрөхтэй хамтын одоо хариуцлага гэдэг ч юм уу. Тэгээд яг таны хувьд юу гэж хэл одоо энэ туршлагаас 14 жилийн туршлагаас энийгээ л засчуул салалт багасгах гээд байна гэдэг юм. Яг эвлэрүүлэн зуршлагч болоод ингээ гэр бүлтэй уулзаад ирсэн чинь одоо сүүлийн өглөөгт орж ирж байгаа манай хосууд ерөөсө хоорондоо ярилцаж чаддаггүй юм байна. Ярилцъя гэхээр хэрүүлэлцдэг. Тэгээд ярилцъя гэдэг. Тэгээ бүх хэрүүл болд юм шиг нөхөр нь ингээ ярилцахгүй цугтайгаа явагддаг. Тэгэхээр одоо нэгэнт шаардлага гараа нүүр тулсан бол ярилцгал. Ярилцж ийн гэдэг дуугаа өнтөрсгөл чи дэгдэг үстэй гэдэг ингээ шүүмжлээд тах нь бас биш. Одоо тэгээд бас ингээ яриа сууж хахад ширээгээ тойроод хоол цайгаа уугаад ингээ ярилцлаад ингээ ярьцдаг тийм гэр бүл бас айгүй хургамлсан байна. Та нар ингээ ширээгээ тойроод гэр бүл дээрээ хоол хайцдаг хөрхөөгөө. Өдөрлөг гараал хөвтчихдэг. Тэнд нэг ихнэр айгүй ууртай хоол игээл аавдаг ингээл хідэн тийш хараад шүү дээ. Хэрвээ ширээгээ тойроод ингээ хоол хайцдаг бол тий. За өнөөдөр юу болсон? Тэр ярилцлах яг тэр хоолны дунд л ярилцлага гарч ирээд байгаа. Хоёрт хадмуудын оролцоо бас айгүй их байна. Одоо кинон дээр гардаг чи үнэн болчихсон. Гарцсан л одоо тэр хүний тий одоо бат төрийн инх жаргал гэдэг бол инх жаргал гэдэг хүн амьдралаа зохиогоол инх жаргалаараа юмар байгаа. Заавал тэр бат төрийнхийг дуурайх гал бат төрийнхөр амьдрах гэсэн байна. Би чамайг дэгээг байхад чи ингэсэн гэх. Орж ирэх болгондоо бэрээ өөлөөд юм л тэгээд хүүхдний яаж хүлээж авах уу? Одоо тэгэл эсвэл одоо бас нэг юм байна. Би чамайг гэлзүүлэхэд баяр авч өгсөн гэл тэр байранда дараа эргэтлээд байд юм уу? Яах гэдэг тэрцээлдэл тэгэл яг өөрийнхөө амьдрах гэдэг хадмууд бас байх юм. Би тэгээ яг тийм гэр бүл дээр хадмуудын хоёр талаас нь хадмуудын оруулж ирээд уулзалт хийлээ. Яг санаа чинь үнэхээр энэ хоёр хүүхдийг салгах юм уу? Хоёулаа үгүй гэж байгаа. Тэгвэл та энэ үйлдэлээ болчихооч. Энээс ч болж энэ гэр бүл салах гээд шүү дээ.
Яг хөө зүгээр 50 юмаа тавьчих. Яг хөө зүгээр ээж аавтай нь уулзахтаа тэгдэг. Тэр их нэртэй бэртэй нь уулзахаараа тий авахыг аваад гэх хичээчээ. Үнэхээр чамайг муу яваасаа, муухай байгаасаа гэж бодоогүй байхгүй юу? Уулын санаа нь бол тийм юм. Тэгээд авахгийнхээ ухаанаар хандчаач. Би гэх юм хоёлаа нэг хамтраад нэг зөвлөгөө өгвөл ер нь эмэгтэй эхнэр нөхрийн за гэрээс гадуурх одоо юу бол хамаагүй те ажил төрлөөгээд орлого ямар орлого болох нь хамаагүй байхгүй гэр дотор ер нь яг гэр бүлийн эрх үүрэг оролцоо ер нь ямар байх хэмжээд байдгийг таны бодлоор юу гэж бодож байна? Миний бодлоор бол заагаал эмэгтэй хүн аяга байгаа л эрэгтэй хүн надад бол ерөөсөй хин завтай хин төрүүлж ирсэн. Хоёулаа л цуг орж ирвэл хоёулаа авдаг. Тэгэл нэг нь төрүүлээд ирсэн бол те хүүхдээ авчдаг. Хоол юм бэлддэггүй маа гэхэд махыг гаргаад тавьчихдаг. Жохон сэтгэлтэй тий. Ер нь зүгээр яг би зүгээр ирчүүдэд хандаа гэлгүй жохон тий жохон гэр бүлсэг тий. Явж ингээл би бол бүр нэг жишээ болгож хэлэх амар татаа ш. Архины найзууд арх тусаал явцдаг. Тийм үү. Найз нөхөд бол тухайн хэрэгцээ дуусаал явцдаг. Таны айжууд хэн үлдэх вэ? Таны ээж аав чинь мөнх биш. Таны айжууд эхнэр үр хүүхэд чинь л үлдэнэ. Тэгэхээр хайртай дотны хүндээ цаг зав гаргаач. Нэг цаг заал аваад цаалны цаг дуусвал тэгэл гэр гэрлүүгээл хүн ер нь гэр гэрлүүгээл яваад. Хажууд чинь хэн байх вэ гэдгийг л бодох хэрэгтэй. Ээж яг зөвлөж болно. Ээж энд авахыг аваа тий. Эхнэртэй бас юу гэж ойлгуулаа хийлэх юм. Одоо кест хийдэг л та. Хоёулаа зугаа ярихаараа окей болж энэ. Ээжтэйгээ уулзаад ирэхээр нөгөөх нь биш болчихдог. Ярьсан яриа бүр ингээ эсэргээр болчихдог. Иймэрхүү юмнаас болоод салнаа гэл ингээ хараад ирж байгаа. Ээжтэйгээ амьдраад байгаа мó эхнэртэйгээ амьдраад байгаа мó. Одоо зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр та гэртээ хэр эрх чөлөөтэй амьдрдаг вэ? Зөрчлийн тухай хууль гарсан гараагүй угаасаа манай гэр бүлийн адилхан эрх үүргээ адилхан биелүүлэл явдаг. Түрүү 0 угаадаг бол яах вэ гэж асуусан шүү дээ. Жишээл би өөрийнхөө гэрийнхээ нойлыг байнгын цэвэрлдэг. Ингээд маш цэвэрхэн байлгадаг байхгүй. Тэг ингээд бодохоор ингээд хүүхдийнхээ эрүүл мэндийг бодоод тэр нойлыг ингээд байнга цэвэрлээд явж байгаа байхгүй. Хүүхдүүдтэйгээ ойрхон байх, ярилцах, нээлттэй байх хамгийн ихний арга нь тоглох юм шиг байна. Тасанд тохирсон тоглоомоор тоглоод тэ. Тэгээд их нэртэйгээ болохоор жоохон юм хошшоогийн мэдрэмжтэй байвал их зүгээр юм шиг байна. Маазраал, инээлтэл тэ. Тийм байвал бас одоо манай гэр бүлийн хувьд бол тийм нэг юм онцлогтой гэх юм уу? Нэг арга техниктэй гэж бодоод байдаг шүү дээ. Бас нэг юм зүгээр одоо эвлэрүүлэн зуршлаар нөхрөө айлах гэж үгээс алдсан гэр бүл байна. Сануулга өгөх гэлөө. Найзууд л хэлсэн байхгүй. Тэр эвлэрүүлэн зурш хандж байгаа. Жохон уудаг ч юм уу яадаг чинь те. Айлгаад эвлэрүүлэн зуршилт өгч. Зочроо өгч гэлээ. Гэтэл тэр чинь бас нөхрөө хэдэн жил амьдсан хүн чинь энэ хүн чинь яаж хүлээж авах вэ юмыг те. Өөрийнхөө яаж одоо тэр нөхрөөсөө тэр найзаас илүү өөрийнхөө нөхрийг өөрөө илүү ямар зам яаж харах гэдгийг мэдчихэж байгаа шүү те. Гэтэл энэ шал зэрэгээрээ те. Үндгүй ингэж байгаа бол надад эвлэр шаардлагагүй шүү дээ. Би салыг ингээ гидээчдэг хэрэг байна шүү дээ. Тийм шүү дээ. Яалтчгүй тийм гэр бүл орж ирээ салсан. Би тэн дээр амар харамссан. Чи бас айгүй харамсалтай юм. Тэгээ нөхөр бас нэг бардам сэтгэл байсан байж тээ. Тэгээ ингэтлээ явж байгаа юм бол түг салчил та гэл тээ. Би чамайг ингээд аваад салчил та. Чийлдэгч байгаа л одоо тэгээд би сална. Тэгэхээр одоо найзууд гэл бүх юмаа тий. Найзууд хадмууд. Ер нь гэхдээ хүнээс зөвлөгөө авч айгүй. Хүрээнд чи ер нь бол ярих юм ярихгүй юм байна шүү дээ. Тэгэхээр бас жоохон мэдрэмжтэй. Ер нь бол гэр бүл мэдрэмжтэй, хань ижилтэй мэдрэмжтэй хайртай. Тэгээ хайртай одоо гэр бүлийнхээ татаад асуудлыг хоёр бие нээлээр одоо эхнэр нөхөр хоёр л ойлголцчихвол тэр асуудал тэгээл ирүүлээр цаашаа явах боломжтой. Цаашлал ингээл хүрээ ахиулах тусмал энэ гэр бүл улам л холдож байгаа юм л да. Сэтгэл зүйчтэй байнгын уулзалт хийдэг байх нь чухал байна. Хин нэгнээ ярмаар сэтгэл зүйчтэй л болсон. Хин нэгнээс зөвлөгөө амар сэтгэл зүйчтэй л болсон. Тийм. Тэгээ бүр хоорондоо одоо ч хоёулаа болохгүйг мэдсэн бол хоёулаа цуг хөтөлцөж очиод сэтгэл зүйчдэр
очих нь бас зөв шүү Тэгээ дээ. ер нь бол нэг хүн сэтгэл зүйн зөвлөгөө аваад тэр гэр бүл ирүүл болохгүй л тийм. Заавал сэтгэл зүйч бол заавалчгүй л хоёулантай нь ингээд ажиллах хэрэгтэй юм би тий. За гэр бүлийн талаар ерөнхийдөө бас ярилцаад сайхан ойлголтуудыг авлаа. Тэгээд танаа байгууллагын үндсэн зорилго бол гэр бүлийг аль болох л ингээд аваад үлдчихье тий. Үнэхээр болохгүй байгаанууд нь тэгээд хуулиараа шийдэгдээд явах нь ингээд ийм л ойлголтыг бол хоёлаа өгчлөө. За танаас хамгийн чухал нэг асуух гээд байгаа үнэтэй одоо ийм зөвлөгөө авмаар байна л да. 25 жилийн туршлага байна штэ. Гэр бүлүүд тий яг ийм юм дээр анхаарчих юм бол энэ дээр ингээд бие бинийгаа хүлээн зөвшөөрчих юм бол гэр бүл бат бөх оршин тогтноо гэдэг ийм бодол зөвлөгөө юу байна? За одоо ингээд гэр бүл ингээл ярихад ерөөсө гэр бүл гэл ингээд хоёр хүний талаар ярьж байгаа боловч гэр бүл гэхэд цаана өөр хүүхэд нь аав ээж нь нэг хүн архинаас гарахад цаана 10 хүн идэрдэгэ гэдэг шиг нэг гэр бүл хэвлэрснээр цаана бас яг тэдний хэмжээний хүн сэтгэл үеийг амар амгалан 50 орчим байгаа байхгүй юу. Тэгэхээр зөв миний бодлоор хосууд маань гоё хоорондоо ярилцаж сурах хэрэгтэй. Нийтгүүрээр ярилцах. Хоёрт нь бие бинийгээ хин нэгнээс хамгаалцдаг байх хэрэгтэй. Миний хамгаалагч шүү те. Би бол бурууч байсан зөвч байсан хамгаалах. Эхний үед эхний ээлжин дээр ямагт миний эхнэр нөхрийн зөв гэдэг хариултыг өгчих хэрэгтэй. За. Хүний хажууд хоёулах нь айхан бол чи энэ дээр ингэсэн шүү. Ер нь бол ийм шүү гэдэг иймэрхүү юм байх юм бол өмөөрх юм байна. Гэхдээ бусдын хажууд өмөрчөөд дараа нь хоёулах нь ярьж за миний энэ дээр алдсан биш үү. Энийг ингээд засчул гэдэг. Нөгөөх нь нэрээ тийм биш тэг үлгээд. Тэгвэл бас зарим дээр өмөрсөөр хагаад бүр утгагүй ингээд дайрдаг болчвол тэг алдаага ухамсарлахгүй болчвол бас энэ бас гоё юм юу байна л да. Нэг арга техник юм байна. За гуравт нь юу гэж зөвлөмөр байна? Гуравт нь тэгэл гэр бүлсэг. Хэлсэн бол хэлсэндээ те. Одоо нөгөө миний ирэх бусдын ирэхээр хязгаарлагдана гэдэг үг ухамсарлах хэрэгтэй. Бүр орж гарахыг чи хоригдож байгаа юм бол биш шүү дээ. Орж болно, гарч болно. За би 12 цаг хүртэл явчаад тэр яг үлдгээд 12 цагт ороод ирдэг бол тэр гэр бүл тэрүүл маргаа үсэхгүй. Тэгээд зүгээр л гоё бие биедээ хүндэтгэлтэй л хандчих. Хоёр биенээ л ойлголцчих. Тэгэх юм бол тэгэл амьдрал эргээр гоё өргөжлөл явна даа. Тэгээ бие биендээ амар итгэдэг байх хэрэгтэй. Зөвлөгөөнүүд гоё байлаа. Яг одоо ялангуяа тэр бусдын хажууд өмөөрнө. Тэгээд дараа нь алтайг нь сайхан байлуулаад тийм хоёулах нь багт. Энэ их гоё зөвлөгөө. Тэгээд Монголын гэр бүл урт удаан хугацаанд бат бөх байгаас та бүхний зорилго бол тийм байна. За дээрэс нь битүүрийн ярианаас юу анзаарчихсан бэ гэхээр 10 жилээс нь тий ингээд яг гэр бүлийн харилцааг ойлгож ухаараад төлөвлөлт европчууд яагаад 35 хүрч иж хүүхдтэй болдгийг эхнэр нөхөртэй болдгийг эн чинь бас танаа шал өөр одоо олон жилийн туршлагаар юу байсан философи яваад байна шүү дээ. Монголчуудаа бас энэ дээр үүсгэж байгаа юм биш. Гэхдээ энэ дээр зарим тохиолдолд мэдлэггүйгээсээ болоод ойлголтгүйгээсээ болоод хитрхийн сэтгэлийн хөөрлөөр хоорондоо нийлчээ дараа нь бие бинийгаа таньнаад тасаалах асуудал байдаг. Танд сонирхолтой ярилцлага өгсөнд баярлалаа. Цаашдынх нь ажилд нь амжилт хүсье. За баярлалаа.